манай яам дээр бол хот байгуулалт барилга орон сууцлалтын яам дээр бол 2 хөтөлбөр хэрэгждэг. Нэг нь төрийн албан хаагчдын орон сууцны зохицох хөтөлбөр, нэг нь одоо сумдын дэд үсцийг сайжруулах одоо төслөгсөн ийм 2 зүйл байж байгаа. Тийм болохоор төрийн албан хаагчдын орон сууц би аймгаар нь хилээд өгч гэж бодож байна. За Эрдэнэ-Мандал, Архангай аймгийн Эрдэнэ-Мандал хотод Их Тамир, Чулуут, Үлзийт, Хашаат гэсэн сум. За үүн дотроо хотод бол 15 айл, бусад нь 8 айл байгаа. За Баян хонгор дээр бол Богд, Баян цагаан, Галуут, Баян овоо, Эрдэнэ зогт, Шинж инст гэсэн сум байгаа. Баян цагаан дээр бол 15 айл, бусад 8 айл байгаа. За Өөр Хангай аймгийн дээр бол Сант, Хужирт, Батөлзий, Бүрд, Богд гэсэн ийм сумд төрийн албан хаагчдын орон сууцны хөтөлбөр хэрэгжчихээр байгаа. А гэхдээ та бүхэн нэг зүйлийг ойлгох ёстой. Энэ хөтөлбөр дээр бол 90 тэрбум төгрөг 4 жилийн хугацаанд тавигдсан. За ирэх одоо 25 онд бол 4.1 нь тавигдсан. Тийм учраас бид нар бүх суманд одоо суур зутгаж ажлыг эхлүүлэх боломжгүй учраас орон сууцуудыг бол багцалж 4-өөр нь 6-гаар нь боломжоор нь одоо багцалж зарлж байгаа гэдгийг хэлэх гэсэн юм аа. За ипотекийн зээлтэй холбоотой мэдээллийг өгье. Ер нь хангай бүс нийтдээ 11.6 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна. Үүн дотроо Архангай аймагт 2.3 тэрбум, Баян хонгор аймагт 6.9 тэрбум, Өөр Хангай аймагт 2.1 тэрбум төгрөг гэсэн ийм одоо зүйлүүдийг бий болгож байна. За дээр нь энэ ипотекийн хөтөлбөртэй холбогдуулаад амны орон сууцыг ипотекийн зээл олгож болох уу гэж. Тэгэхээр энэ дээр одоо бүх зөв хүмүүс нэг зүйлд анхаармаар байгаа юм. Амны орон сууцд олгож болно. А гэхдээ ерөөсөө дулааны алдагдaltaй багсан. Өнөөдөр томоо жижигүү одоо хадаг зүгэл найраа хийн тэр өдрөөсөө дөрвөн ханаараа дулаанаа алддаг, шалаараа дулаанаа алддаг, цонхоороо дулаанаа алддаг, дээврээр дулаанаа алдах юм бол өөрийгөө ч эдийн засгийн хувьд хохироогоод улс орнооч одоо захиргааны эрчимгүйч дулааны эрчим хүчээр хохироогоод ийм зүйл болж байгаа. Тийм учраас амны орон сууцтай хүмүүс цаашид ипотекийн зээл бий болъё гэх юм бол дэд үтс холбогдъё. Дулааны огт алдагдaltaй байх ёстой. За дээр нь байгалийн гамшигт төсвөртэй ийм орон сууц барьсан тохиолдолд бол ипотекийн зээлийг олгож болох юм а гэсэн ийм зүйл байж байгаа. За дээр нь ногоон зээл гэж энэ одоо дулааны алдагдaltaй байгаа зээлийг хэлж байгаа. Тэгэхээр энэ ногоон эдийн засаг ногоон зээлүүдийн хөтөлбөрийг бид нар үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжтой юм а гэж. За орон сууцны талаар зохиц мэдээлэл өгөх юм байна. За Алтан гэрэл сайд болон мөнх толгой гишүүнтэй яригадаад байгаа зүйлүүд ийм. Монгол Улсын 25 оны төсөв бол 24 оны 11 сарын 15-ны өдөр батлагдсан. За төсвийн тухай хуулиар 25 оны 1 сарын 20 гэхэд энэ төсвөө тойрлогдсон байх ёстой. Яг одоогийн нөхцөл бүх тендерүүд зарлагдаад эзэн холбогдсон тодорцсон байх ёстой. За бид нар одоо 25-аас 28 оны энэ 4 жилд 213 тэрбум төгрөгийн их усүрийг одоо сумдын дэд үсч хуваарлаач гэсэн байгаа. Та бүхний хэлээд байгаа шиг нэр зааж батлагдсан зүйлүүд улсын төсвөл дээр огт байхгүй байгаа гэдгийг анхаарах ёстой. Гэхдээ бид нар 213 тэрбум төгрөгийнхаа их усүрт зураг төсөө өгөөч гэж төсөв батлагдсанаас хойш одоо ажлын даалгавар зураг төсөө батлуулаад магадуулаад өгөөч гэж одоо 5 сар нэгж байна. Гэхдээ одоогийн байдлаар бол юуны Баян хонгор аймгийн Галуут, Үлзийт сумдууд иж бүрэн зураг төслөө хэрэгжүүлсэн байгаа. Өөр Хангай аймгийн 10 ихээр нарийн тэр сумдууд авчирсан байгаа. За мөн төгрөг сумынхыг нэлээд хожимдуулж өгсөн. Сая 3 сарын 31-ний магадлалаар жинс сумыг өгсөн байгаа. За бус сум нь бол ямар ч ажлын даалгавар байхгүй, зураг байхгүй, төсөв байхгүй. Тэгэхээр хэрвээ одоогоор зураг байхгүй, төсөв байхгүй юм чинь бол энэ жилийн төсөвд орох ямар ч боломж байхгүй. Хэрвээ тэрэнд зориулж их усаар хадгална гэсэн зүйл байхгүй. Хадгалах юм бол улсын төсөвд буцаагаад татагдчихдаг ийм одоо хуультай. Тийм учраас өнөөдөр энэ аймгийн иргэдийн хурлын дарга нар, аймгийн засаг дарга нар, сумын иргэдийн хурлын дарга, засаг дарга нар байвал сумаан гоё болгож болно. Сумаан дэд үстэй болгохыг хүсэж болно. Ажлын даалгавраа маш одоо чамбай гаргаж бүр өөрсдөө явж үзээд нэг имэрч үзнэ гэдэг шиг алхаж үзээд имэрч үзээд ингээ ажлын даалгавраа гаргаад ингээ зурга хийлгээд төсөө хийлгээд өгөөгүй зүгээр мөнгө яриад байх юм бол мөнгө байлаа гэд тэр суманд ямар нэгэн дэд үтс басахгүй. За орон сууцыг бол одоо сая юу ярьж байна хөдөлж авч болох уу гэж. Яг төсвийн нэр төрөл дээр бол хөдөлж авах заалт байхгүй байгаа. Засгийн газрын тогтоолоор одоо хөдөлдөх ийм эрх болох юм бол
Яг тэр одоо бэлэн байгаа хувийн хөгжлийн онц орцуудыг бол өртгөөс нь гэвтрүүлэхээр бодож авах боломжтой засгийн газрын шийдвэр өгвөл боломжтой юм аа гэсэн ийм хариулт өгье. За болголоо. Баярлалаа.